хамгийн өндөр цалин авдаг ийм ажлын байр бий болгох ийм болцоо боломжтой бүс ерөөсөө говийн бүс. За дээрэс нь уул уурхаан бүтээгдэхүүн, уул уурхаан олборлолт үнцэндээ одоо дийлэнх хийгдэж байна. Яа харахгүй манай энэ маань байгалийн баялагын том цөм. Говийн бүс нутаг бол зөвхөн өөрийн энэ бүс нутгаа одоо авч явахаас илүү улс орны эдийн засгийг чирж явах чадвартай ийм бүс нутаг. Одоо их олон боломжуудыг агуулсан ийм сонирхолтой бүснүүд яа харахгүй говийн бүс. Монгол улсын хөгжлийн одоо хамгийн гол төвн гэж томьёологдож байгаа. Та бид хоёр Монгол улсын бүсчилсэн хөгжил за тэр дундаа говийн бүсийн хөгжлийн талаар ярилцгаулна. Монгол улс маань ер нь бүсчилж хөгжих нь зүйтэй юм а гэдэг ийм үзэл баримтал өнөөдөр яригдчихэд. За ер нь Монгол улсын ер нь бүсчилж хөгжүүлэх хэрэгцээ шаардлага нь яаж бий болсон юм? За тухайлбал говийн бүс дээр. Ер нь одоо бүсчилсэн хөгжил гэдэг яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээ бид эхлээд их сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр энэ бүс нутгаараа сайн хөгжээ. Бүс нутгийнхаа давуу байдал дээр тулгуурлаж хөгжлийнхээ концепцийг тодорхойлоод ингээд хот төдийгийн ялгааг одоо арилгая гэдэг юм асуудал гэж байгаа. Ер нь Монгол улс одоо ганцхан Улаанбаатар гэсэн ганцхан таталтны төвтэй байдаг. Үүнийг тийм бол салгая. Баруун бүстэй, зүүн бүстэй, өмнөд бүстэй. За энэ бодлогын хүрээнд Монгол улсын их хурл бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг одоо дэвшүүлж байгаа. За баярлалаа. Ер нь бол Монгол улсыг 6 бүс нутаг одоо болгож байгаа. Говийн бүс нутгийн нэг онцлог бол одоо юуны өмнө бол Монгол улсын хүнд аж үйлдвэрийн бүс нутаг гэж албан ёс засгийн газраас зарлагдсан. Нийт экспортын 90 гаруй хувь, импортын 80 гаруй хувийг энэ бүс нутгаар одоо гаргаж байна. Аль аймгийн давуу тал байна? Аль аймаг нь одоо хоцроод байна. Тэгээд хоцроод байгаа аймагт нь бас давуу тал юу вэ? Энийг сайн гаргаж ирж хооронд нь одоо уялдуулж, хоршиж, одоо ингэж угсрагдаж нэг цул болж өгч гэх гэж байна. Сэргэлдээ бүсүүдтэйг бас юугаараа хоршиж, юугаараа кластер болж өгч хөөд явж байгаа байхгүй. Улсын хурлын гишүүд чинь өөрөө бүсчилсэн хөгжлөө томоор нь харж тэндээ төсөв мөнгөтэй нь уялдуулаад, хөгжилтэй нь уялдуулаад ирээдүйн төлөвттэй нь уяах асуудал өсөөсөг хүрээд ирэхээр энэ өөрөө бүсчилсэн хөгжил маань ач холбогдолын дээр орж ирэх байхгүй. Дэлхийн бүх улсууд бол хөгжлийн өөрийн бодлоготой тийм ээ. Нэг загвар гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Өөр өөрийнхөө онцлог давуу талаа барьж хөгждөг. Ийм одоо жамтаа. За говийн бүс нутаг бол Монгол улсын уул уурхаан баялагын дийлэх хэсэг бол тэнд байна. Томоохон ордууд негацлуудын бас хөдөлж байна. Монгол улсын төсвийн орлогын дийлэх хэсгийг одоо говийн бүсээс төвлөрүүлдэг гэдэг маш том ажилтурчсан бүс нутаг шүү дээ. Тэгэхээр яг энэ ажилтурчсан бүс нутгийг 4 аймаг нэгтгэж байгаа гол хөшүүрэг шалтгаан нь юу юм бэ? Дорн говь, өмнө говь, дунд говь, говь сүмбэр гээд 4 аймгийг нэг бүс нутаг болгож байгаа. Нэгдүгээрт бол газар нутгийн байршлаар гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт бол цаг уурын уур амьсгал одоо нөхцөл байдлаар нь. За гуравдугаарт бол бас хүн амын зан заншил, амьдралын хэв маяг нь нэг гэдэг утгаар. Ер нь манай Монгол улсын говь бол Монгол улсын хөгжлийн хамгийн гол одоо хэсэг болж хувирч байгаа. Салбарыг тийм цогцлбор хэлбэрээр нь хөгжүүлэх, аж үйлдвэрийн парк хэлбэрээр нь хөгжүүлэх, кластер хэлбэрээр хөгжүүлэх ийм чухал одоо бүс нутаг гэж үзэж байгаа. Одоо үнэхээр Монгол улсыг авч явж штэ тийм ээ. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол 2024 онд 74 их найт төгрөг бол. За энэний бол дийлэнх нь бол говийн бүсээс орж байгаа. Монгол улсын татврын орлого 27 их найт. За энэний бас дийлэнх хэсэг нь говийн бүсээс орж байгаа. Эдийн засгийн олон дулууртай. Зөвхөн уламжлалт мал аж ахуй биш. Хөнгөн аж үйлдвэр, хүнд аж үйлдвэр, оюулаа байна. Дулааны эрчим хүчнүүд байна. Хэлийн худалдаа байна. Эдийн засгийн чөлөөт бүс байна. Бомбын одоо маш том олон давуу талууд байна. Одоо яг өмнө говь, дорн говь одоо нөгөө өрсөлдөх чадрын судалгаагаар 1-2-т явдیں۔ За цалингийн түвшнээр 1-2-т явж идэв. Тэгээ тэрийг дагаад харин нийтийн үйлчлэгний салбараа илүү сайн хөгжүүлчихвэл ерөөсөө ажлын байр бол угаасаа өмнө говь, дорн говь дээр бол илүү хүмүүсийг татах юм хүч болсон шүү дээ. Ямар томоохон хэмжээний одоо төслүүдийг хэрэгжүүлэх юм бол тухайн бүс нутаг хөгжих юм бэ гэдэг. Энэ асуудал нэгдүгээр их тодорхой болчихж байгаа. Тэгэхээр юу гэдгийг одоо Дорногов аймаг, Өмнөгов аймаг бол одоо аж үйлдвэрийн томоохон хэмжээний хот болох юм байна. Түүнийг дагаад одоо олон баяжуулах, болон боловсруулах үйлдвэрүүд байгуулах юм болцоо боломж бий болчих. А Дундгов аймгийн хувьд бол одоо эдийн засгийн боломж нь юу вэ гэж харахад бол одоо хөдөөжгүй үйлдвэр технологийн парк Дорногов аймагт байж байгаа.
Өмнөгөө аймагт байж байгаа томох хэмжээний уул уурхай байжуулах боловсруулах үйлдвэрүүдийг махаар хангах, сүгээр хангах, ойдол, хувцаар хангах гэдэг юм уу. Говьсөнбөр аймаг бол одоо өөрөө томох хэмжээний одоо тээвэр логистикийн төв шүү дээ. Ишигээ Зөв аймагуудыг хөрхөн Сүхбаатар гинти гэдэг. Ишигээ Дорногов, Говьсөнбөр, Өмнөгов, Дундгов аймагтай бүгдийн одоо хилцэлгаа байдаг. Тийм учраас одоо тийм томох хэмжээ тээвэр логистикийн төвийг одоо байгуулах юм бүрэн болцоо боломж байгаа байхгүй. Тэгээд энэ өөрөө бүсчилсэн хөгжил гэдэг бол нэгдүгээр хотуудын ялгааг харилцана. Улаанбаатар хотод байж байгаа одоо ихтэй сургуулиудыг тухайн бүс нутгийн онцлогтон тохируулаад аймаг орон нутг руу гаргахчдаг юм уу. Одоо ингээд аймаг болгон дээр ингээд хөрөнгө оруулалт хийгээд идэг биш. Бүс нутагт нь л тэр таарсан эдийн засгийн хувьд хамгийн их ач холбогдолтой ийм томоохон хэмжээний төслүүдийг хөдөлгөгийг энэ бүс нутгаар одоо бас хөгжүүлэх, хүн амыг нэмэгдүүлэх, тэнд одоо ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг энэ зүйлийг л одоо хэлээд байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бас Монгол улсын одоо дэд үтсийн хөгжлийн дийлэнх юм бас манай говийн бүст ялангуяа Дорногов аймагт байна. За дээрэс нь уул уурхай бүтээгдэхүүн, уул уурхай холбооролт үндсэндээ Өмнөгов аймаг, Дорногов аймаг нутагт одоо дийлэнх хийгдэж байна. Энэ хоёр нь өөрсдөө маш том давуу тал болох. За өнгөрсөн хугацаанд шин сэргэлтийн бодлогын хүрээнд бомбын сэргэлтийг ер нь хэрэгжүүлж ирсэн бомб маань сайдтай боллоо. Нэвтрэх чадвар ер нь яаж сайжрав? Монгол улсын нүүр царай болсон гол эдийн засгийн хамаарал бүхий бомбын бүс нутгийн өнгөрсөн хугацааны ажил юу байв? Ирээдүйд ер нь энэ бомбын үйл ажиллагааг илүү яаж сайжруулах вэ? Бомбын нэвтрэх хүчин чадал бол сайжирч байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг замун үдээр зорчигчийн одоо томоохон хэмжээний барилга байгууламж ашиглалтанд орсон. Монгол улс одоо түүхэндээ байхгүй нүүрсийг бүгдийн хятад ард улс руу экспортлсон байж байгаа 2023 онд 69.6 сая тонн нүүрсийг 23 онд бид нэр экспортлж чадсан байна. Олон жил болоход бол ер нь 36 саяас бид нар хэтрээгүй шүү дээ. Түүхэндээ анх удаа бид нар ийм одоо экспортын хүчин чадлаа бас нэмэгдүүлсэн. Энэ экспортын хүчин чадал бол цаашдаа бол ингээд 90 сая, 100 сая, 150 сая болох одоо бүрэн болцоо боломж нь бий болцсон. Монгол улс Аз, Европ, Орос хятадыг халуулсан ганцхан төмөр замтай байсан. Ганцхан одоо бомбтоор тийм үү хятад улсаас төмөр замаар холбогдсон байсан. Энэ бол зам үүд ирээ. Одоо тэгвэл үндсэндээ бол манай өмнөд бүс, түүн одоо говийн бүс маань бол үндсэндээ 4 төмөр замаар холбогдож байгаа. Тухайлбал одоо 4 том бомбт байна. Зам үүдийн бомбт, ханги мандлын бомбт, Гашуун Сухбат тийм бомбт, Шивээ хүрэн гэсэн ийм 4 том бомбт байна. Нэгдүгээрт бол энэ бүс нутаг бол бомбын сэргэлт нэлээд явагдсан өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд ялангуяа төмөр зам нэлээд тавигдсан, хатуу хүчилтэй авцам нэлээд тавигдсан. Жишээлбэл ханги мандлаас одоо 5 толгой хүртэл юм хатуу хүчилтэй зам концессийн гэрээгээр тавигдаад одоо дуусж байна. Цогццын одоо сумаас одоо зүүн баян хүртэл төмөр зам тавигдсан. За тэр төмөр замаас салаалаа дахиад ханги манд руу одоо бас 230 км төмөр зам тавигдсан. Гашуун Сухбат ганц манд руу одоо 5 толгойгоос төмөр зам тавигдаад ингээд дууссан. Мөн одоо Сэхээ Шивээ хөрөнгийн одоо 7-ос 10 км-ийн төмөр зам тавигдаад дууссан. Ер нь бомбын сэргэлтийг зарласнаас хойш бол бомб руу одоо нэлээд засгийн газар бол нэлээдгүй анхаарал тавьж ямарчсан энэ дэд үтсүүдээ бол нэгдүгээр босгоод авсан. Тэгээ одоо бол энийг холбох асуудал нэлээд эрчимтэй яригдж байна. Ичнээ сайхан баялаг бүтээгдэхүүн байгаа түүнийгээ тээвэрлж чадахгүй гаргаж тийм үү? Гарцсан байгаа юм бол дагаад гардаг. Тийм бол ийм одоо олон гарцтай болж байгаа. Энэ бол говийн бүс нутагт хөгжиж маш том нэг давуу тал болж байгаа. Энэ хангийн төмөр замыг үр ашигтай үр ашиггүй гэж маргаан мэддэг шүү дээ. Яг үр ашиг нь үзээ илүү үр ашигтайгаар барах энэ цаг хугацааны л асуудал. Цааталтайгаа усрагдсан ч болохгүй. Маш өндөр эргэлттэй, цаанаа шууд нугтайгаа хэрэглэгчтэй хамгийн ойрхон ийм зам баггүй. Ганц бомбоос хамааралтай биш бид нэг олон сонголт байна. Өөрөөр урдлын одоо аймагуудын эдийн засгууд доорн дүрсэлдүүлдэг болох юмс. Бид нар тийм давуу талууд үүснэ. Өөрөөр хэлэх юм бол 2010 оноос хойш 10 хэдэн жил энэ төмөр замыг барихгүй зөв буруу өргөн нарийн гэлг ярьжсэн бол үндсэндээ асуудал шийдэгдсэн. Хятад улстай хэлэлцээр байгуулагдсан. Ялангуяа одоо Гашуун Сухбат ганц модны бомбон дээр бол одоо холбох ажлыг эхлүүлэх эрх зүйн бичгээр гараа өсгөх зурцсан ажил эхлэх гэж байгаа. Сэхээ Шивээ хөрөнгийн бомбын үед бол бас төмөр зам нь Монгол талдаа баригдаад дууссан, Хятад талдаа одоо баригдаад дуусангууд холбогдно гэсэн. Нэгдүгээр экспорт одоо нэмэгдэнэ. За хоёрдугаарт бол энийг дагаад бас ингээд байгалийн баялаг түүхээр нь зөөгд байгаа шалуулахаар боловсруулад өртөг нэмэгдсэн бүтээгдэхүүн болох асуудал аюул чухал. Эрс хуйлгаа гаргадаг бомбтууд нь говьд байж. Эсвэргээрээ бас дахиад гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, машин техник, бараа бүтээгдэхүүн ч гэх юм ба. Тэр бомбт нас бас говьд байж. Манай замун үед бомбт бол одоо юу гэдгийг Монгол улсын импортын 50%
зөвхөн энэ бомтоор орж ирж штэ. Сая энэ ковидын хүнд нөхцөлд бол импортын ач хэргэлтийн бараг 90% л зөвхөн энэ бомтоор хийлээ штэ. Бомт өөрөө одоо засаг захааны нэгжийн үед энэ улсын зэрэгэлтэй хот байх систем, аймгийн зэрэгэлтэй хот байх систем, аймаг доторх хот байх систем гэдэг асуудлаа бол бид нэг хот тосгоны эрхцэн байдлын тухай хуулиараа яаралтай хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо 30 мянган хүнтэй замын үд сум байж байна. Сумын статустэй. Сумын засаг дарга нь ямар нэгэн шийдвэр гаргаж чаддгүй. Хам бүгд сум байж байна. Бас л одоо 25 мянган хүнтэй. Цогццын сум байж байна. 20 гаруй мянган хүнтэй. Энэ томоохон логистик төвүүдийг дагсан засаг захиргааныхын нэгжийн асуудыг л яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Үнэхээр одоо бас хүн амын нэгтрэл бол үнэхээр нэмэгдсэн байж байна. Хамгийн их олон хүнийг ажилтаа болгож байгаа энэ бомтын хөрөнгө оруулалтыг Монгол улс өөрөө бие дааж шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл одоо энэ захлагаанд хараад үз. Манай гашуун сухад бүгдийн катартуулсаас тог авч байна. Шивээ өөрөн одоо бүгдийн катартуулсаас тог авч байна. Манай ханги мандал одоо тог авч байна. Бомтын барилга байгууламж нь дандаа цаад нөхдүүдийн барьж өгсөн барилга байгууламжаар л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орлого болж байгаа энэ хүн амын төлөвлөл бий болж байгаа, суурьшин бүс бий болж байгаа энэ газар руугаа бид одоо ер нь харамгүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. 70 сая нүүрс гаргах чадсан шүү дээ. Тэгвэл бид нар тэр бомтол тэр эрүүл мэнд боловсруулалтын үйлчлэгийг тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдэн ая тухтай амьдрах тэр асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. За үүнээс гадна одоо бид нар автозамууд ус барьж байгаа болж байгаа. Одоо замын үд чоор нааш Төв аймгийн Баян хүртэлх одоо энэ замыг 4 игнэ болгох. Энэ одоо бас бодлого төвшүүлээд бас энэ ажил эхлүүлэхээр бид ажиллаж байна. 5 толгоос ханги мандлын чиглэлд төс автозам одоо барьж байгуулж байна. Одоо явж байгаа Ашуун сухатын автозамаас гадна дахиад хүчин чадал 2 дахин нэмэлт автозамс барьж байгуулж эхэлсэн. Ганцхан замын өдөр ирээнээр одоо очоо орж ирдэг байсан бид нар ханги мандлаар маш их импорт авах болцоотой болж байгаа. Сайн шандас одоо зүүн баянгаас 5 толгой чиглэлийн төмөр замуудаар одоо нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг болсон. Ингээ үнсэн тээвэр логистикийн асуудал үнсэн шийдэгдэж байна. Одоо дараагийн асуудал бид яах ёстой вэ? Энэгээр байгалийн баялгаа түүхийгээр нь гаргадаг биш. Байгалийн баялгаа боловсруулад болж игэл одоо тийм эцсийн бүтээгдэхүүн болохгүй бол хагас боловсруулах. Нэмүртэг шингээх, ажлын байр бий болгох. За Монгол улсад одоо ган боловсруулах үйлдвэрч гэдэг юм уу маш олон үйлдвэрүүд ингэж одоо ашиглалтанд оруулсны дараагаар гадагш урсах хэр их валютыг дотооддоо үлдээж чадах хэмжээний тооцоолол юу н гаргаж чадсан байна. Түүхийг нь гаргаад байна шүү дээ. Тэгэхээр 50% дотооддоо үлдэх юм болцоо боломж л байгаа байхгүй. Маш том юм. Маш том болцоо боломж байгаа байхгүй. Одоо 90 сая тонн нүүрс гаргаж ирснээс 40 сая одоо ууас нүүрс гаргах юм бол яг адилхан орлого болцоо боломж байгаа байхгүй. 100 мянган тонн одоо жонш гаргаж ирснээс 20 тонн одоо баяжуулсан ч гэх юм уу те жонш гаргахад яг адилхан л одоо орлого болж байгаа байхгүй. Тийм учраас одоо юу гэдгийг боловсруулна гэдэг бол ажлын байр нэмэгдэн тэр үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс өндөр цалин авах тийм болцоо боломжтой байхгүй. Тийм учраас өнөөдөр бол одоо 5 толгой дээр цогццын дээр өөрөөр хэлбэл нойтон мэжүүл харгаар одоо нүүрсээ угаах юм үйлдвэр баригдаад одоо энэ 7 сард бараг орох гэж байгаа. Энэ орчуулд одоо ядаж одоо нэг угаасан нүүрс гаргахад бол одоо тодорхой хэмжээний одоо илүү үнэтэй байх жишээ нь. Тэгэхээр улсын хурлаас аж үйлдвэрийн паркын тухай хуулийг баталсан. За эндээс манай говийн бүсийн төлөөлөл болох одоо манай дэлгэр сайхан гишүүн инг төвшин гишүүнээр бол энэ хуулийг батлахад бол ихэвчлэн оролцсон тийм ээ. Миний санджаар та үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орооны дараагаар ажиллаж байхдаа яг энэ асуудлыг ер нь удаа дараас өгч ирсэн. 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч гэж дурдчихсан л да. Гэтэ энэ ажлын эхлэл болгож ер нь ямар ажлууд хийгдсэн байгаа вэ? Ер нь яг үйлдвэрчдийн байнгын орооны дарга байж хаад үйлдвэр технологийн паркын тухай хууль гэж энэ хуулийг өөрчилсөн байж байгаа. Тэгээ энэ үйлдвэр технологийн паркын хууль одоо яг бодиттой хэрэгжээд явж байна. Тэгээ энэ хууль гарснаас хойш Монгол Улсын засгийн газар тогтоол гаргаад Дорногов аймагт анхны 2 үйлдвэр технологийн паркыг зарласан байж байгаа. Нэг нь одоо Алтан ширээт үйлдвэр технологийн парк гэдэг. Нефт боловсруулах үйлдвэрийг 18 онд эхлүүлэхэд дээшээ төмөр зам, автозам, эрчим хүчний асуудлыг бүгдийг төрийн мөнгөөр тавиад дууссан. Дархан, Сэлэнг, Хинти, Дорногов аймагт байж байгаа энэ төмрийн өдрүүдийг бүгдийг одоо юу гэдгийг Алтан ширээт үйлдвэр технологийн паркт эцсийн шатанд одоо боловсруулах гэдэг асуудал. Одоо яригдаад зарлагдсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа маш сайн явагдаж байна. За та бүхэн яг одоо бол Дорногов аймагт байрлах Алтан ширээт аж үйлдвэрийн парк дээр ирсэн байна шүү дээ. Тэгэхээр яг энэ Алтан ширээт аж үйлдвэрийн паркын барилгын одоо ажил хэдэн хувьтай явж байна. Тэгээ бидний одоо монголчуудын өнөөдрийн хамгийн гол одоо мөрөөдөл бол одоо ган боловсруулах шүү дээ. Ер нь бол биелэлээ одоо олохын тулд одоо энэ олон үйлдвэрүүдийг одоо бас 2-3 жилийн хугацаанд ингээд барьж байгаа. Нэгдүгээрт бол төмрийн хөдрөө угаах үйлдвэр нь өнгөрсөн жил ашиглалтанд орсон.
цогццыг зүүн баян дамжаа сайн шаналд ирэх төмөр замаар одоо кокс нүүрс ирнэ. Тэр нүүрсийг одоо энэ миний ард зогсож байгаа энэ том эскалатад буулгаад нүүрсээ угаагаад тэгээ тэндээсээ конвейерээр яваад тэгээ энэ одоо доош газар доогорох байгууламжаараа одоо коксныхоо зуух руугаа орох юм. 16 амтай юм зуух байгаагийн одоогор бол нэг 6-700-ыг барьчаад байгаа юм байна. Тэгээ эндээс юу гарах гэхээр кокс гарна гэсэн үг өөрөөр хэлбэл тэгээд төмрийн өдөр кокс хоёрыг нийлүүлээд хорголжин болгоно. Нэг 9-10 сарын үед одоо 100 хэрэг тавигдсны дараа бол шууд ширэм хариулах үйлдвэр анхан шатны одоо ингээд иж өрн боловсруулалт явагдах ийм үйлдвэр хэрэгжиж байгаамаа. Тэгэхээр Алтан ширээ дажуултрын парк маань ашиглан орсноор ирээдүйд өгөх эдийн засгийн үр өгөөж нь ер нь яаж тооцогдож байгаа юм? Монгол Улсын засгийн газраас 6 сэргэлтийг зарласан байж байгаа. Тэгээ аж үйлдвэрийн сэргэлт бол яхахгүй энэ Алтан ширээтэй аж үйлдвэрийн сэргэлт болж байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээрээ л одоо юу гэдэг нь түүхийн нүүрснээс татгалзаж байна. Тийм учраас заавал одоо бид нүүрсээ боловсруулах, баяжуулах, кокс хийжээж өндөр үнээр зарах. Ялангуяа энэ бүс нутгийн иргэд маань өндөр цалинтай ажилдаа орлоготой байх. Монгол улсад орж ирж байгаа одоо орлогын хэмжээ, валютын хэмжээс одоо 3 дахин нэмэгдэх ийм болцоо боломж байж байгаа. За энэ төсөлд маань бол 5 үйлдвэр багтаж байгаа. За 5 үйлдвэрээ одоо бид бол тавлагын зэрэг ер нь эхлүүлээд явж байгаа. За үндсэндээ бол энэс 2 үйлдвэр нь бол бэлэн болцсон байна. Төмрийн өдрийг нойтон сарын заргаа бид бол баяжуулж байгаа. Манай нойтон баяжуулах үйлдвэр маань жилдээ 1.5 сая тонн хөдөр угааж нэмэн өртөг шингээж гаргах тийм хүчин чадалтай үйлдвэр байгаамаа. За үүнийгээ цаашлуулаад бид бол хорголжийн үйлдвэрт оруулна. За нөгөө талаасаа бол нүүрсийг уурхаагаас аваад нүүрсийг угаан баяжуулна. Угааж баяжуулсан нүүрсийг бол бид бол коксын үйлдвэртээ өгөх юм. За нүүрсний угаах үйлдвэрийн талбай маань бол өнөөдөр одоо ингээд 10-нд ажилд ороход бэлэн болоод бид бас туршилтаа хийгээд байж байна. За энэ маань бол жилийн 1.5 сая тонн нүүрсийг угаан баяжуулах хүчин чадалтай. За энд бол нэг ойролцоогоор 1500 хүн ажиллана гэж бодоод тэр хой талд бас ажилтны байраа барьж байна. Тэгээ ээлжийн системтэй. Тэгээ ингэж одоо бас бид цаашдаа бас нэг орныхоо ядаж одоо барилгын арматурыг өөрсдөө хийдэг болчвол нэгдүгээрт бол дотоодынхаа хэрэгцээг хангах, хоёрдугаарт бол илүү гарснаа бол экспортлох ийм боломжтой юм. Өөрөө энэ уулуурхайн баялаг гэдэг бол дуустдаг, шавхагддаг юм баялаг байгаа байхгүй юу? Тийм учраас одоо байгаа баялагуудаа бид жоохон үнцэнтэй болгох л асуудал байна. 20 тонн нүрс одоо кокс нүрс гаргахад л одоо үндсэндээ 100 тонн нүрсийн одоо орлогыг олох юм байна. Усыг бол дотроо дахиж боловсруулна гэсэн. Ус бол хаягдна гэж байхгүй. 90% нь одоо эргүүлээд ашиглах энэ кокс болох явцад бас нэг гарч байгаа хамгийн гол том бүтээгдэхүүн бол цахилгаан үйлдвэрлэл явуулж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар бол 40 мегаваттын цахилгаан гарна. 5-аас 10-ыг өөрсдөө хэрэглээд 30-ыг нь бол одоо эрчим хүчний шугам сүлжээ нийлүүлэх ийм боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тийм учраас энэ бол ямар ч гэсэн Монгол улсын хөгжлийн бас ирээдүйн нэг том аж үйлдвэрийн одоо цогцлуур болж хөгжнө гэдэгт бас итгэлтэй байж болно гэж хэлж байна. Алтан ширээ үйлдвэр технологийн парк дээр саяхан очиж ажиллаад ирсэн байна. Тэгээд тэнд бол одоо манай яамны зүгээс өгж байгаа бүхэл дэмжлэгүүдийг өгсөн байгаа. Тэгээд тэнд бол нийт 5 үйлдвэр баригдах ёстойгийн 2 нь баригдсан. За хоёр дахь асуудал нь бол одоо зүүн баянгаас 5 толгой, зүүн баянгаас ханга мандлын бомб ясан төмөр зам баригдаад дууссан. Ялангуяа одоо зүүн баянгаас ханга хүртэл бол түр хувьчтай нөөцтэй баригдсан шүү дээ. Яг энэний одоо уулзуур дээр гэрэлтгөө үйлдвэр технологийн парк гэж ийм томоохон хэмжээний үйлдвэр технологийн паркийг зарласан байж байгаа. Яагаад тэгэхээр энэ газар нь өөрөө маш олон одоо ийм бүлэг ордууд байдаг нүүрсний. Тэгэхээр одоо юу гэдгийг 5 толгоос нүүрсээ татаад 70-60-ангаас нүүрсээ татаад тэнд байж байгаа бүлэг ордуудын нүүрстэй одоо холиод тэнд коксын үйлдвэр, мөн одоо ширмний үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, эрчим хүчний үйлдвэр одоо баригдах гээд ажил нь бас нэлээд эрчимтэй явж байгаа. Гэрэл говь аж үйлдвэрийн парк маань за нэгдүгüүрт бол нүүрсийг баяжуулна. Энэ нь эхний процесс. За манай баяжуулах үйлдвэр нь одоо нэг жилдээ 3 сая тонн баяжуулах хүчин чадалтай. Хоёрдугаар баяжуулсан нүүрсээ ашиглаад металлургийн кокс гаргана. Эрчим хүч, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гэсэн юм 3 том бүтээгдэхүүнийг гаргаж нийлүүлэхээр байна. Энэ дээр бид нэр жилд 44.8 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болцоо байгаа. Нүүрсээ коксжуулах явцдаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэ процесс юм байна. Үйлдвэрийн хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн жилээс хойш бүтээн байгуулалтын ажил нь эхлээд одоо 90% үргэлжлэл явж байна. Усныхаа нэг эргэлтийн усыг бол 90% авах юм. 10% чигшлээ. Тэг ерөнхийдөө бол 10% маань чиг байдлаар алдагдж байгаа ус гэсэн үг ерөнхийдөө бол. Үйлдвэр технологийн парк ашиглалтанд орсноор 400 гаруй ажлын байр шинээр бий болно.
За үүн дээр нэмээд бид нэр цахилгаан эрчим хүчээ өөрсдөө эргэлээд үлдсний төвийн шугамдаа нийлүүлчихнэ. За тэрний дараагийн бидний төлөвлөж байгаа одоо судалгаа хийж байгаа зүйл бол энэ Монгол улсад одоо бас нэг шаардлагатай байгаа дисплейний бодисыг нүүрснээс гаргаж, кокс нүүрснээс гаргаж авдаг. Тэгэхээр энд бол бид нар ингээд одоо говийн нүүрсүүдийг бөөгнүүлж хагаад эндээсээ бид нар тийм ашигтай өрсөлдөх тийм бүтээгдэхүүнийг гаргана гэж төлөвлөж байгаа. Одоо гэрэлт говь бол нэгдүгээр угаах үйлдвэрээ бариад дууссан. За одоо бол кокс руу орж байгаа юм билээ. Ер нь 2024 он гэхэд бол Монгол улс бол ер нь одоо 2 коксын үйлдвэрүүд ашиглалтанд орох болов гэсэн бодолтой байж байгаа. Орон нутаг удирдахжсэн гишүүдэд маш олон давуу талууд байдаг. Яг төвшөнд одоо гишүүн маань өөрөө дорногын үндэстэрээр олж ажиллажсэн. Ийм бас орон нутгийн туршлага мэдээлэл сайтай. За дээрэс нь яг урд төрштэйгөө бас технологи харилцаа одоо аймгийн удирдах байхдаа их сайн тавьсан. Цаатлын яг хэрэгцээ нь юу вэ? Өөрөөр яг нүдэн дээр нь л нөгөө түүхийн нүрс урсж гараад түүхийн манай бүх баялгууд урсж гараад байхаар л хайрын санагдаж штэ тий. Тэгмээс энэ яг аж үйлдвэрийн паркын тухай хуулийг бол одоо үйлдвэржилтийн байнгын бодлогын орондоо багтаа бол өөрөө яг гардаж энийг одоо бүр яг бичлэлцэж өгөөсгэн тий. Яавал одоо улс их орондын аж үйлдвэрийн парк энэ боловсруулах энэ том бодлого яг амьдрал дээр хэрэгжих ёстой гэдгийг гардаж хуулиа хийсэн. За одоо яг ингээ паркууд нь байгуулагдаад одоо ихний бүтээгдэхүүнүүд гарахд бол их цаг ойртож байна тийм. Тэгэхээр Дорногой аймгийн одоо газар нутаг дээр хэрэгжиж байгаа мегацл бол энэ газрын цэс боловсруулах үйлдвэр. За хизээ ашиглалтанд орох вэ гэдэг нийгэмд маш их хүлээлттэй байгаа тийм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ газрын цэс боловсруулах үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалтын үйл явц нь хэдэн хувьтай явагдаж байна? Юуны өмнө бол бид ингээд Дорногой аймаг дээр баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн одоо талбай дээр зогсож байна. 18 онд анх шав тавьж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Монголчуудад бүгдээрээ л мэдж байгаа сар тахлын одоо хүчин зүйл байна. Хоёрдугаарт бол тоног төхөөрөмж нь бас энтекээс орж ирж байгаа бас Европоос олон газруудаас бас тоног төхөөрөмж авч байгаа. Европоос гараад Оросын улбаны улсаар дамжаад ирчдэг байсан бол энэ одоо бүхэл бүтэн одоо бүгд найрамдах хятад улсыг одоо дамжиж орж ирж байгаа. Эннээс болоод бас нэлээдгүй хугацаа одоо алдсан юм бэ. Тэгэхдээ өнөөдрийн байдлаар бол газрын тосны үйлдвэрийн ажил бол маш хэрчимтэй явагдаж байгаа. За Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл бол энэ газрын цэс боловсруулах үйлдвэрийн төсөл байж байгаа. Нэгдүгээр хугацааны ажлууд үндсэндээ бол ингээд дуусж байна. 2025 оны сүүл нефт боловсруулах үйлдвэр маань одоо нэгдүгээрт ашиглалтанд орно. Ашиглалтанд орчмол одоо Монгол бас дотоодоос одоо юу гэдгийг бензин шатхуунаа одоо хангах бүрэн одоо болцоо боломж бас нэгдэж байгаа. Монгол Улсын засгийн газраас өөрийнхөө одоо талын биелүүлэх үүргийг бол маш богино хугацаанд биелүүлсэн. Монгол Улсын засгийн газраас бол төмөр замын дэд үтц 100 тонны даацтай хатуучилтай авто замын дэд үтц, цахилгааны дэд үтц гэх мэтлэн энэ асуудлуудыг бол шийдсэн. Мөн одоо туслан гүйцэтгэгч компани Монгол компаниудаар гүйцэтгүүлж байгаа зарим нэг ажлууд маш эрчимтэй явж байгаа. Тухайлбал одоо бор хөврийн говьс 50 гаруй км-ээс 10 гаруй удаг гаргаж усны хоолой шугам татсан 300 мянган куб метр усны сав бариад өнөөдөр бол усаа татаад туршаад үзсэн байгаа. Иргэний бүх байгууламжууд баригдаад дууссан. Тэнд одоо контор нь байж байна. Тэнд гал команд нь байж байна. Тэнд яс эмнэлэг байж байна. Тэнд байж байгаа засвар үйлчлэгээний газрууд нь байж байна гэдэг бүгд баригдаад дууссан. Хоёрдугаар багцын ажил нь одоо бас эхлээд явж байна. Энэ одоо юу гэх нөгөө цахилгаан станц байж байна. Дээр нөгөө хоолой татах ажил байна нөгөө дорн хүртэл 500 гаруй километр урттай энэ одоо хоолойны шугам 70% одоо ажлын гүйцэтгэлтэй явж байгаа нь бол үнэхээр ажил бол бас маш эрчимтэй явж байна гэсэн үг. Тэгээ энэ үйлдвэр нь өөрөө бас дулааны аргаар одоо бий болсон тэр одоо уураасаа цахилгаан үйлдвэрлэн өөрсдөө хангах нь энэ нефт боловсруулах үйлдвэр бол нөхцөл том байгууламж 10 жил 20 жил үргэлжилсэн одоо нефт боловсруулах үйлдвэрүүд байна дэлхийн хэмжээнд. Тэр газрын цэс боловсруулах үйлдвэр маань утгагүй ашиглалтанд орчуулах хэрэгтэй. Бид нарт бүс нутгийнхаа хэмжээ гэхгүй Монгол улс даяараа бид нар газрын цэсийнхаа бүтээгдэхүүнээр хангагдаад явна. Энэ үйлдвэр баригдсанараа бол дагалдах маш олон үйлдвэрүүд баригдана. Жишээлбэл наад зах нь одоо кавчукийн үйлдвэр, хими олон төрлийн одоо бодис одоо гарах одоо жишээлбэл одоо машины тос мос гээд нэрлэвэл одоо маш олон зүйл одоо бүр эцсийн бүтээгдэхүүн хийж чадвал бүр үнэртэй бас хүртэл гаргана гэж байгаа. За тэр болтол одоо бас наад зах нь одоо Монгол улсынхаа хэрэгцээг хангах ийм одоо боломжтой ийм үйлдвэр бий болж байгаамаа. Энэ нефтийн үйлдвэрийг одоо Дорногой аймаг дээр барьж байгаа гол шалтгаан бол ерөөсөө
дэд үтсийн асуудлыг одоо түшгэлж барьж байгаа. Яг л Дорногов аймаг өөрөө бас хоёр улсыг холбосон том одоо төмөр замын магистраль шугамын дээр одоо байдаг. Маш олон тээвэрчид, маш олон том тэрэгнүүд одоо ачаа тээврийн эргэлтийг хийж байгаа учраас энд баригдсан одоо хамгийн их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нефтгүүгээр одоо улс орны хөгжлийг одоо тодорхойлох ямар ч арга байхгүй. Наацхан тариагаа тарихад нефт хэрэгтэй, нүүрсээ тээвэрлэхэд нефт хэрэгтэй. Тийм учраас бид нар өөртөө байгаа энэ их газрын тосны нөөц болцоог ашиглаад нефт үйлдвэрлэх нь одоо хамгийн чухал ач холбогдолтой гэж одоо Монгол Улсын засгийн газар үзсэн учраас энэ үйлдвэрийг одоо маш зоригтой эхлүүлсэн. Тийм учраас энэ дээр бол маш их ач холбогдол өгж байгаа гэдгийг бол одоо бүгдээрээ ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ нефт үйлдвэр бариад цаашдаа энэ чинь 2 сая тонны, 3 сая тонны гэж өргөжөөл явна шүү дээ. Тэгэхээр бид нар газрын доотх тосоо илрүүлсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нефтийн агуулгыг л бид нар их хурдан хугацаанд хийх хэрэгтэй. Одоо манайх чинь нэг сонин хүмүүс биш үү? Хайгуул хийх гэхээр л одоо хийлэгдэх. Энэ чинь Монгол Улсын үндсэн хуулийн дээр уулан бол Монгол хүн газар дор ямар баялаг байгаагаа мэдэх хэрэгтэй байхгүй. Сүүл санджаагаар одоо энэ газрын боловсруулах үйлдвэрийг дагаад ажилтны орон сууц, цотгон хорооллууд баригдсан. Үйлдвэрийг дагаад амьдрах орчин нөхцөл, суурьшмал бүс үүсдэг гэдэг нэг юм тод жишээ би бол энийг гэж харж байна. Ажиллах одоо маш олон залуучууд тийшээ зорих бах. Амьдрах орон сууц нь бэлэн байгаад байна. Ер нь хэд орчим залуучууд тэнд бас гэр бүл дээр амьдрах орчин нөхцөлийг ер нь бүрдүүлээд байна. Тэгээ нэг 580 айлын орон сууц баригдаж байгаа. Тэнд одоо ажлын байртай, тэнд цэцэрлэгтэй, сургуультай, тэндээ дулааны станцтай дэргээд ингээд бариад явж байгаа л да. Харамсалтай нь энэ дээр бас тодорхой хэмжээний бас гацаа хүссэн. Тэгээ гацааг л бид нар яаралтай арилгах ёстой гэдэг ийм байр суурийг улсын хурлын гишүүн дэлгэрсэн гишүүн бид нар байнга тавьж байгаас. Нөгөө газрын төсний одоо төрийн өмчт компани хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний зээл аваад энэ байшиг барьж ирсэн. Тэгэл одоо төрийн өмчтэй компани одоо зээл авлаа. Хүүгээ төлөхгүй байх, мөнгөө төлөхгүй байх гэдэг. Ингээл үндсэндээ бол зогсоосон шүү дээ. Ер нь бол одоо хөгжлийн банкнаас зээл аваад явах хэрэгтэй байхгүй. Яагаад гэхээр бол энэ Монгол Улсын хөгжилд өөрөө хэрэгтэй. Хөгжлийн зээл авах хэрэгтэй тийм. Энэ одоо үйлдвэр 25 онд ашиглалтанд орчих юм бол 26 27 он гэж төлөөл явна шүү дээ. Тэгэхээр манайх нэг дүүвэн гарангууд нөгөө гайгүй явж байсан ажлуудаа ингээд бүгдийг нураагаад зогсоогоод ингээд тэгэл бөөн хардл сэрдэлт ингээд яваал. Тэрийг цаашдаа бол бид нар яаралтай л одоо ер нь иж бүрнээр нь л одоо бариад дуусгах хэрэгтэй ш. Энэ өөрөө Монголын засгийн газрын өөрийнх нь хүлээс үүрэг байхгүй. Энэ этхийн засгийн газартай гэрээ байгуулахтаа ерөөсөө нийгмийн одоо ийм зам дэд үтс тийм ээ. Энэ асуудлыг бол Монголын засгийн газар за ажилтны орон сууцын нийгмийн баталгааг нь бас төр хариуцах хэрэгтэй байхгүй. Манай засгийн газар хариуцах хэрэгтэй. Тэгээ ингээ хийж байгаа гатсан байж байгаа. Тэгээ одоо энэ жилдээ үйл ажиллагааны эрчимжээд нэг хороолнууд ашиглалтанд орчих уу гэсэн бодолтой байж байгаа. Энэ аж үйлдвэрийн сэргэлт, энэ бомбын сэргэлтийг дагаад одоо олон ажлын байр бий болно. Тэгэхээр зэрэг одоо манай энэ залуучууд, ажиллах хүчнүүд Солонгос руу биш, гоё руу одоо ажиллах юм боломж гарч ирнэ. Ягаад гэвэл төмөр замаа дагаж ажиллах, энэ олон баяжуулах, боловсруулах үйлдвэрийг дагаад ажиллахад Солонгост одоо авдаг тийм хэмжээний цалин авах боломжтой учраас говийн бүс нутгаар бол олон одоо хүмүүс ирэх ийм боломж болцоо бүрднэ гэж үзэж байгаа. Тэгээ ер нь яг ийм том мега төслүүд хөдөлж байгаа олон тэрбум долларын хөрөнгө оруулалт ороод явагдаж байгаа одоо таталт хийгдэж байгаа ийм том мега төслүүдэд ер нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдал чухал баг. Улс төрийн тогтвортой байдлыг яаж хангах юм? Эдийн засгийн тогтвортой байдал алдагдах хамгийн нэг том үндэс болдог шүү дээ. Яг ер нь миний одоо эрхэлж байгаа ажил дүүргийн хүрээнд хот хөдөөгийн сэргэлтийн үндэсний хороо бас надад харьяалаа гэдэг. Давхар. Тэгэхээр зэрэг миний одоо засгийн газарт тэр их хурлч тэр ойлгуулах гэдэг юм юу гэхлээр зэрэг одоо энэ Улаанбаатарт одоо ингээд түрээсийн орон сууц бариад Улаанбаатар тэр 80-90% ипотекийн зээлээ өгөөлөөл хүн Улаанбаатар руу ирээл. Энийхээ оронд та нар хөдөө орон нутаг руу тэнцэн хуваарлаа. Төвлөрлийг задлахын тулд. Тийм учраас сая улсын хурлаар ипотекийн зээлийг 50-50% болгочлоо шүү дээ. Хөдөө орон нутаг 50, Улаанбаатар 50. Даашаа бүр одоо ингээд хөдөө орон нутаг руу шилжиж суурьшаад анх удаа орон сууц авах гэж байгаа бол ипотекийн зээлийг бүр одоо 6-аас 3% руу оруулж өгч байгаа. Нэг хөнгөлөлттэй зээл. Нэг хөнгөлөлттэй. Тэгээд түрүүний миний хэлдэг баялагын сан ингээд ороод ирвэл ипотекийн зээлийн хүртээмж нь өөрөө маш их бол. Тийм боломжийн сая засгийн газар одоо баялагын сангийн хуулиар их хурлаар болж батлуулаад хийчлээ шүү дээ. Эдийн засгийн бодлого нэгдүгээрт нь зөв байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тогтвортой байх хэрэгтэй.
гуравдугаарт нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад таатай байх хэрэгтэй гэсэн энэ зарчмууд бол биелж мөрдөгдөж Монгол улс бол хөгжнө гэдгийг би онцлж хэлмээр байна. Ингээд олон улс даяар тухайн улсад хөрөнгө оруулах уу яах уу гэд шийдвэрээ гаргаж байгаа хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд харж байгаа юм нь доктортой байна уу? Тэ одоо юу гэдэг нь засаг нь олон солигдож байна уу? Хуульд нь олон удаа өөрчлөлт орж ийн үү гэдгийг нь бол хардаг юм лээ. Ашигт малтмлын үнээсээ илүү гол асуудал нь доктортой байдлаа. Ер нь гадны хөрөнгө оруулалт яагаад орж ирж чадахгүй байна гэдэг бол ер нь Монгол улс байн байл хуулиа одоо өөрчлөлттэй л холбоотой. Ер нь улс төрийн докторгүй байдал гэдэг бол хууль эрхцэн орчин өөрөө тодорхойгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгээ одоо яагаад Монгол улсад үйлдвэр хөгжихгүй байна? Ерөөсөө л энэ манай ашигт малтмлын хуультай холбоотой л асуудал байхгүй. Инх түшин гишүүн дэлгэр сайхан гишүүдийн хувьд нөгөө амнаатын асуудлыг өргөн барьсан байт. Тэгээ амнаатын давтрыг бид нар босруулсан бүтээгдэхүүн дээр айлуулах буурах шатлалтаар хийж өгөхгүй бол одоо байгаа давтрын шатлалаар бол яг нөгөө босруулах юм чинь хөгжүүлэхэд хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр одоо амнаатын хууль нь өргөн баригдаад хилцэх хэсэг дээр ороод ирсэн. Ингээ явж байгаа. Тэгэхээр энэ бол ингээ цаашаа явчих юм бол бидний аж үйлдвэрийн технологийн паркуудаа улсын шийдээ давтрын шийдчихэд бол бүгд хөдлөө явчихна гэсэн. Монголд одоо нэг гадны хөрөнгө оруулалт орж ирээд томоохон хэмжээний одоо юу гэдгийг одоо жоншны үйлдвэр барья гэж үтэй. Жонш баяжуулах. За жоншоо одоо юу гэдгийг уул уурхайн компаниас худалдаж явна. Тэгэхээр тэр уул уурхайн компани чинь нөгөө амнаатын төлбөрөөр төлцсөн байгаа шүү дээ. Амнаатын төлбөр төлцсөн тэндээс одоо жонш худалдаж аваад дахиад тэрнийг одоо ажлын байрыг нэмэгдүүлээд боловсруулж байгаа. Угаагаад тийм ээ баяжуулаад. Ингээд гаргаад дахиад хэлээр гарахтаа амнат төлдөг байхгүй. Тэгэхээр үндсэндээ давхар амнаатын асуудал шүү дээ. Боловсруулж ижил гаргах юм бол илүү их одоо мөнгө олох болцоо боломж байж байгаа шүү дээ. Энэ дээр бол бид нар цаашдаа анхаарад зарим хууль эрх зүйн орчноо бид одоо сайжруулах ёстой. Тэр нь одоо нийгэмд бол 30000 хүнтэй сум байна, 30000 хүнтэй сум байна гэдэг асуудал байна. Төсвийн эрх зүйн байдлын тухай хууль үн хэзээ батлагдав? Хүмүүс одоо тав тухтай орчинд орон сууцнд амьдрах, эмнэлгийн сайн үйлчилгээ авах, одоо хүүхдүүд нь боловсролын сайн үйлчилгээ авах. Ерөөсөө энэ гурван тулгуур зарчмыг л бид нэр шийдчих юм бол өнөө миний хариуцаад байгаа хот төдөөгийн сэргэлтийн хорооны үндсэн ажил ердөө л энэ юм бэл. Миний бие одоо энэ хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг ахлаад засгийн газрын хурлаар орууллаа л да. Жишээлбэл одоо буцаагаад бид нар 19 аймага хотуулгач. Одоо Сайн Шанд хот, Мандлгов хот, Далан Задгад хот гээд статусын одоо өшөө дээшлүүлчих. Энийгээ дагсан одоо засаг захиргааны бүтцэд нь өөрчлөлт ороод тэгээд нөгөө эрх мэдэл, эдийн засгийнх нь одоо чадах, өөрийгөө авч явах тэр чадах болцоог сайжруулж өгч байгаа. Бүх шатны засаг дарга бие даасан тодорхой хэмжээний эрх мэдэлтэй болж байгаа. Шийдвэрээ одоо бие дааж гаргах, хөрөнгө мөнгө одоо бие дааж одоо захиран зарцуулах, бүс нутгаараа одоо бүсийн төвийн одоо дөрвөн засаг даргач гэдэг юм уу тэр төлөөлөл нь тууцсан ч гэдэг юм оролдоод ийм болцоо боломжлоо одоо бүрдэж байгаа байхгүй. Хүн амыг төвлөрсөн суурин газрын тэр нөгөө засаг захиргааны бүтцийг томруулж өгөхгүй одоо эрх мэдлийн одоо тэр хэмжээгээр сайжруулж өгөхгүй болохоор зэрэг төрийн одоо нөгөө үйлчлэгээ хүртээмж нь хүнээсээ олдчиход байгаа байхгүй. Эрдэнэ тархан бол социализмын үеийн бодлогоор бий болсон гот. Бид зах зээлийн нийгэм шилжээд анх удаа одоо жишээлбэл одоо Сайн Шанд хот, Далан Задгад хот гэдгийг зах зээлийнхаа жамаар байгуулагдаад одоо явж шít. Хоёрдугаарт бол энэ бомтуудыг дагуулад тосгоны одоо юм хэлбэрт одоо оруулахаар өнө хуулинд одоо заагдсан. Бомтууд дээр ингээд жишээлбэл ханги бомт, энэ гашуун сухад бомт дээр хүн амын төвлөрөл маш их байгаа мөртлөө төрийн ямар ч үйлчлэгээ байхгүй. Тэгээд нөгөө жишээлбэл хангийн цаатал мандал гээд бүхэлдүүдийн хятадын одоо хот бай. Тэгэхээр нөгөө ямар ч нэргүй газар чинь тэр хоттойгоо харьцах боломжгүй шүү дээ. Ганц модны цаана гашуун сухадгаа бүхэл бүтэн том хот байна хятад. Тэгэхээр одоо энийг чинь бас тосгон болгож ийж эдний чинь хооронд харьцах эрх зүйн олон жолцыг нээж өгч байгаа давхар. Тэгснээрээ одоо энэ илүү одоо хүн амын орж гарах ядахтаа одоо гадаад паспортаа авахаас хэсүүлээд бүх одоо төрийн үйлчлэгийг ингээ хэл хязгаар нь хүүлж өгч байгаа. Эдгээр яг ингээд төслүүдийг дагаж орж ирсэн үйлдвэрүүд бол баригдана гэж байна. Үйлдвэрүүдэд дагсан хувийн хөвчлүүдийг бас дэмжих оролцоо бас нэмэгдэж орж ирэх байх тийм. Хувийн хөвчлүүдийн одоо чинь яг энэ одоо бүсчилсэн хөгжилтээр ямар голлох томоохон үүргийг бас үүсгэж явах юм. Тэр бол дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэгдүгээр асуудал бол одоо эрчим хүчний асуудал байж. Говьд хамгийн их дутагдж байгаа асуудал бол усны асуудал. Үнэхээр говьд одоо ус байх юм бол
говьд маш олон үйлдвэрүүд барих болцоо боломж байж. Говьд хөдөө аж ахуй одоо газар тариалан эрхлэх. Говьд одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр модыг одоо тарих. Тэгээ говьд одоо тэр түүхийгээр нь гараад байгаа маш олон нүүрс, жонш гэх юм уу те төмрийн өдөрч гэдэг юм. Энийг эцсийн шатнд боловсруулах болцоо боломжтой бий болж байгаа. Тэгээ усны асуудал үндсэндээ дутагдaltaйгаа учраас маш олон үйлдвэрүүд баригдахгүй байгаа байхгүй. Усны асуудал. Тэртээ тэргүүл одоо говийн бүс бол энэ бүсүүдээсээ хамгийн одоо хурдан хөгжих Монгол Улсын одоо эдийн засагт хамгийн одоо жинтэй хөв нэмэр оруулах цаашдаа энэ говьд маш олон хүмүүс ирж ажиллах хамгийн өндөр цалин одоо авдаг ийм ажлын байр бий болгох ийм болцоо боломжтой бүс бол ерөөсөө говийн бүс. Тийм учраас энэ усны асуудлыг эрчим хүчний асуудлыг төр шийдэд өгөх юм бол тэнд бол бүх одоо барилга байгууламж бүх үйлдвэрүүд нь хувийн хвшлийнхэнд өөрсдөө бариад явах юм. Бусдаар төр одоо юу гэдгийг тэнд үйлдвэр баримждаг юм уу? Тийм асуудал байхгүй. Төр хувийн хвшил хамтрах ёстой. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар олон улсаас хөрөнгөийг татна. Тэгэхээр тэр нөхцөл болцоог нь төр хязгаарлахгүй. Бид одоо татврын бодлогоор газрын одоо хөнгөлөлтийн асуудлаар, дэд үтсийн асуудлаар л дэмжлэг үзүүлэх төр. А бусад зүйл нь бол хувийнхан дээр шүү дээ. Босруулаад, баяжуулаад, олон үйлдвэр бариад, тэгвэл татврын бодлогоор дэмжин бүс нутгийн хөгжлөөрөө дэмжинэ гэсэн үг юм байна. За тэгээд мэдээж энэ бол буцаад эргээд бүс нутгад татврын орлогыг бүрдүүлж тус тэмтэй Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч тус тэмтэй ийм баггүй. Ер нь бол төрийн бодлого тодорхой тийм үү байх. За дээрэс нь тогтвортой нэн чухал. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бидний Монгол Улсын хөгжлийн бодлогыг урт дунд богино хугацаанд нь уялдуулъя. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тийм үү бүсчилж тийм үү бүс нутгаар нь уялдуулж харъя. Аймаг тусдаа биш. Салбараа тусдаа биш тийм үү салбаруудын бодлогын хооронд нь уялдуулъя. Гэдэг үүднээс алсын хараа 2000 бас урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. За үүнийг хэрэгжүүлэхэд тийм үүний талаар ойлголттой мэдээлэлтэй үүнийг хийж хэрэгжүүлэх чадвартай энийг тийм үү эхлэхдээ төгсгөлийг харцсан ийм одоос улс төрчд байх хэрэгтэй байна. Яа харахгүй одоо ингэ асуудлыг ингэ цогцоор нь томоор нь харж чаддаг үүнийг бас хийж хэрэгжүүлж үтсэн туршлагатай хүмүүс энэ төрийн бодлогыг цааш нь тогтвортой зөв авч явах хэрэгтэй. Дорногов аймгаас сонгогдсон гишүүд бол яг энэ Монгол улсад боловсруулах үйлдвэрийг бий болгох, Монгол улсыг бүсчилж хөгжүүлэхэд одоо маш итгэх санаачлалтай ажилладаг л та. Дорногов, Өмнө говь эдийн засгийн чадамжтай ийм хоёр аймаг байна. За говь Сүмбэр Дунд говь бол чадамж арай тав. Тэр нөгөө бүсчилж байгаа шалтгааныг бол бас яг энэ ижил тэнцүү хөгжлийн тэнцвэрийг одоо бий болгох. За дээрэс нь Улаанбаатарын нөгөө төлөрлөлийг задлах асар том хөшрөг байгаад байна шүү дээ. Энэ хоёр аймагасаа тулгуурлаад бас энэ бусад хоёр аймаг дээр нь паркууд тий дахиад ийм одоо ийм потенциал юу байна уу? Уул уурхайн бүтээгдэхүүнээ бид нэр олборлох юм бол боловсруулах юм бол үнийг ингээд тий тээвэрлээд ингээд зах зээл гаргах юм бол ард иргэдийн амьдрал сайжирд юм байна. Энэ зөв юм байна гэдэг бол ард иргэд ойлгочод. Тэгэхээр бос зэрэгцээ байгаа аймагуд нь хөгжөөд байгаа юм чи үүнээс санаад бидэнд одоо тийм үү ордууд хэрэгтэй байна. Бид энэ ордуудаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах хэрэгтэй байна гэдэг ойлголт одоо манай Дундгов аймгийн ард иргэд Говь Сүмбэр аймгийн төрж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Баян талд тийм Говь Сүмбэр Баян талд хөнгө үйлдвэрийн парк байгуулах. Энэ зөвшөөрлөг засагнаас өгсөн баг. За түүнээс гадна одоо бас Дундгов аймаг тийм бид нэр тээвэр логистикийн сүлжээнд холбох. Дундгов аймагаас Улаанбаатараас Төв аймаг дээр Дундгов 5 давхар явсан төмөр зам Дундгов аймагт дайрчин. За нөгөө талдаа замын үүдээс бид нэр сайн шан чойроос Мандалгов Өвөр хангаа гэсэн баруун аймагуд явах замыг бас Дундгов аймагт дайруулж одоос барихаар ажил эхлүүлж байгаа. Инхээр үндсэндээ бол Дундгов аймаг маань өөрөө маш том тээвэр логистикийн төв болно. Тээврийн асуудал шийдэгдэхээр Дундгов аймагт байгаа одоо эдийн засгийн хэрэглэлтэнд орж чадахгүй байгаа ордууд маань эдийн засгийн хэрэглэлтэнд орох том боломжууд бий болох. Говийн бүсэд уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлдог, боловсруулдаг, экспортлдог. За дээрэс нь төмөр замуудад автозамын одоо тээвэр логистик маш том сүлжээ болгоё. Энийг дагаад маш олон мянган ажлын байр бий бол энийг дагаад ард иргэдийн амьдрал дээшлэнэ гэж одоо цогцоор нь харж байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг юм ялгагдаад гадуурхагдаад одоо Дундгов аймаг Говь Сүмбэр үлдчихгүй бай. Энэ одоо том бодлого дотор хамт явж байгаа. Уламжлалт мал аж ахуйн түүхий дээрээс суурилсан хөнгө аж үйлдвэрүүдийг энийг дэмжсэн бодлого Дундгов аймаг дээр Говь Сүмбэр аймаг дээр ч юм уу аль ч бүс нутагт байж болохоор байхгүй. Тэргүүлэх газар нь бол мал аж ахуй. Тэгэхээр Дундгов дээр энэ хөдөө аж ахуй үйлдвэр технологийн паркийг байгуулахаар одоо бид бас тодорхой ажлууд хийгээд явж байгаа. Тухайн социализмын үед бол одоо хамгийн том мал аж ахуйн одоо энэ бүс нутаг одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Бид энэ Өмнө говь аймаг, Дорногов аймгийн томоохон үйлдвэрүүдийг энэ уул уурхай махыг бол
дундгой сангах бүрэн болцоо боломжтой юм бэл. Хоёр дахь асуудал бол дундгой аймаг дээр ноос угаах үйлдвэр. Энийг байгуулах хэрэгтэй. Гурав дахь асуудал бол малын гаралтай одоо дайвар бүтээгдэхүүнүүд шүү дээ. Энийг одоо боловсруулах үйлдвэр гаргаад энэ бомбтуудаараа гадагшаага экспортлдог. Ноосоо экспортлдог, дайвар бүтээгдэхүүнүүд экспортлдог. Мөн арь ширний үйлдвэрийг дундгой аймаг заашгүй байгуулах хэрэгтэй юм бэл. Тий, хөнгөн үйлдвэр гэдэг утгаараа. Дээр нь одоо юу гэдгийг энэ хүнсний үйлдвэр, оюутлын үйлдвэр, хувцсны үйлдвэр гэдэг юм. Энэ үйлдвэрүүдийг л дундгой аймаг дээр л төлөвлөх заашгүй одоо шаардлага бий болж байгаа. Эрэлт нийлүүлэлт нь одоо байж нөгөө хоёр аймаг дээр бомбтор одоо гадагшаа экспортлох болцоо боломж үүж байна. Бүс нутаг болсноор бид нар юу одоо илүү чухалчиж авч үзээд байгаа гэхээр энэ дөрвөн аймгийн адилхан тэгш уламжаар хөгжих ийм одоо нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй байхгүй. Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг нэн тэргуунд одоо харж хандаж бүтээгдэхүүн хөдөлж явах хэрэгтэй гэдэг ийм зүйлийг хийх хэрэгтэй. Энэ бол одоо бүс нутаг болсны ач холбогдол энэ шүү дээ. Мандал говь чойр хоёр одоо ингээ хар хатуучилтай хар замаар холбогчлээд эндээс одоо тэр дулааны аргаар боловсруулсан мах шууд говьсөнбөр дамжаад төв магистрал замаар шугамаараа замун өдөр шууд гараад ивчих. Махыг сурталч боломжтой бол хажууд нь одоо арь ширийн боловсруулдаг үйлдвэр ч юм уу. За Дундгой аймгийн хувьд гэх юм бол энэ Өмнө Говь аймгийн нутагт байгаа орд газрууд Дундгой аймаг руу үргэлжлэх боломжтой. Маш сайхан одоо мэрэг сургалт үйлдвэрлэлийн төв байж байна. Энэ дээр яг тулгуурлаад яг хөдөө аж ахуйн боловсон хүчнээр бэлдэх бас юм болцоо боломж байж байна. Говьсөнбөр аймагт бас Баянтал одоо аж үйлдвэрийн парк хөнгөн үйлдвэрийн малын гаралтай түүхэд мал аж ахуйн одоо бүтээгдэхүүн боловсруулах ийм одоо парк байгуулж байгаа. Одоо Говьсөнбөр аймаг одоо юу гэдэг нь оюутлогоо, Тав толгой, Дорногой аймгийн байж байгаа ордууд, Дундгой аймаг ч гэдэг нь бүх одоо юу гэдэг нь шатхуун, шатаг таслах материалыг одоо Говьсөнбөр аймагаас хангаж шүү дээ. Тээвэр логистик худалдааны томоохон хэмжээний төв болгох бүрэн болцоо боломж. Гэт маш олон одоо аймагуудын уулзвар цэг бол Говьсөнбөр аймаг байхгүй. Төмөр замын замаар тэгтээ тэргүй тээвэрлэлт явагдаад орж одоо гаднаас орж ирэх бид нар гадагшлуулах бүх урсад явах учраас дагаад тэнд үйлдвэрлэл байгуулах тохиромжтой нутаг. Бид нэг бүс нутаг болсон учраас энэ хоёр аймгаа хүссэн ч эсвэл нэг бүс нутаг учраас эдийн засгийн хувьд ч нийгмийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хувьд адил тэнцүү болгох төрөл явна. Өсөсөг. Тэгжээж энэ бүс нутаг гэдэг агуулга авч явна шүү дээ. Тухайн одоо үйлдвэр дагсан ажлын байр бий болгох, тэнд ажиллаж байгаа хүмүүс суурьшмал бүс бий болгоход хувийн хөгжлийн оролцоо ч гэдэг юм уу. Та бүхэн энийг юу яаж харсан бэ? Тэгээ ер нь үйлдвэр технологийн паркыг дагалдуулаад маш томоохон хэмжээний хүн амын одоо суурьшмал одоо бүс бий болно л да. Тийм учраас сая Дорногой аймаг Саншин дотынхаа иргэдийг 150 мянган үнээр хот төлбөртэй хийгээд дуусч байна. Тэгэхээр энэ нефтийн үйлдвэр технологийн парк одоо ашиглалтанд орчих юм бол үндсэндээ нэг нь 5 үйлдвэр, нэг нь 4 үйлдвэр шүү дээ. Ингээ 9 үйлдвэр энийг дагсан 5000 гаруй ажлын байр бий бол. Үүнийг одоо эхнэр нь, хүүхэд нь, аав ээж нэгээ дагалдаад ирэхэд бол одоо 20 мянган хүн биш үү? Дорногой аймагт бас нэмэгдэх болцоо боломж байж байгаа. Өнөөдөр Дорногой аймаг дээр төрөөсөө орон сууц хөтөлбөрийг Монгол улсад анхудаа хэрэгжүүлээд амжилттай хэрэгжиж явж байгаа. Тэгээ тэр маань хүртэл одоо нэг орон сууц бариад хороол барьдаг тэр дандаа суглаа хэлбэрээр явдаг шүү дээ. Тэгэхээр энэ худалдаа авах чадамж одоо манай говийн бүсийн иргэд бол худалдаа авах чадамж бол байна. Говийн бүс нутагт баригдах энэ орон сууц бол хямд өртөгтэй байх боломжтой. Яг тэгэхээр Дорногой үйлдвэр бол бүхэл бүтэн одоо 2 цементийн үйлдвэр байна. Нийт цементийн 70% хэрэгцээг хангаж байна. Мон полимет, өргөн сум, сайн шандаас нэг 60 км-т байна. Сайн шандаас хойшоо 120 км-т макин цементийн үйлдвэр байна. Бид нар гаднаас ажиллах хүч аваачихын тулд нэгдүгээр одоо юуны өмнө орон сууцыг барих ёстой. Өнгөрсөн хугацаанд зөвхөн одоо Дорногой аймаг өөрөө 3000 гаруй айлын орон сууц барьсан сум орон нутагтайгаа нийлээд түрээсийн одоо орон сууцыг анх удаа хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн. Тэгээ энэ жил одоо сая одоо ингээд бас замун үдэд хэдхэн хоногийн өмнө түрээсийн бол ипотекийн 380 айлын орон сууц барьж байна. Энэ 9 сар 10 сар хавцаа ашиглалтанд орох байх. Энэ бол цаашдаа бол ингээд Дорногой 100000 айлын орон сууц, үүнийг дагаад одоо өмнө говьт бас нэг тэр хэмжээний 100000 айлын орон сууц, тэгээд ийшээ Мандал одоо Говьсөнбөр гэдэг ингээд бүгдийг одоо ингээд орон сууцчлуулах бодлого явуулах зэрэг хүмүүсийн одоо хөдөө орон нутагт амьдрах юм боломж олцоо бүрдэнэ. За энийг төр яаж ингээд тэтгэх юм бэ гэхлээр зэрэг сая баялагын сангийн хуулийг баталснараа нэгдүгээрт анх удаа орон сууц авах гэж байгаа
залуучуудад боломж олгоод тэр баялагын сангаас орон сууцны зээл олгоё гэж байна. За дээрэс нь бол одоо араас нь одоо боловсрол, эрүүл мэндэд зарцуулах тийм болцоог нь баялагын сангийн хуулиар бий болгож өгч байгаа. Говийн бүсийн хувьд бол юугаараа давуу юм гэхлээр зэрэг сая одоо ашигт малтмлын хуулийг ингээд өргөн барьчихад байгаа. Хөдөө орон нутагт одоо энэ ашигт малтмлаа ашиглуулж байгаа сум орон нутагт нь 30% үлдэх ёстой. Энэ бүс нутгуудын одоо юу гэдгийг энэ хуурилтай холбогдуулаад татварын тухай хуулинд өөрчлөлт орох хэрэгтэй. Ашигт малтмлын тухай хуулинд өөрчлөлт орох хэрэгтэй. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт орох хэрэгтэй. Ингэж ээж энэ бүс нутгийн хөгжлийг ярих юм бол цаа боломж бас бүрдэх юм байна. Тухайлбал одоо ашигт малтмлын тухай хуулийн 30 хүртэлх хувийг тухайн бүс нутагт нь үлдээж аваад ингээд одоо юу гэдгийг нөгөө өмнөгөө Дорногов аймгийн дэд үтсийн асуудлыг Дундгов аймаг томоохон хэмжээний өдөөж үйлдвэр технологийн парк барих ч гэдэг юм уу. Говьсөнбөр аймагт одоо томоохон хэмжээний тээвэр логистикийн төвийг төр хувийн хөгжлийн дэмжлэлээр одоо барих ч гэдэг юм уу. Ийм болцоо боломжийг бүрдэлтэй. Тэгхгүйгээс болоод энэ одоо Дорногов, Өмнөгов одоо энэ улсын төвлөрсөн төсөвт одоо ашигт малтмлаар маш хөрөнгө одоо юу гэдэг одоо мөнгө одоо нийлүүлж байгаа энэ аймагуд нь ингээд ухсан нөхтэй иймтэй болж үлдмээргүй биш байна. Тэгэхээр зэрэг тэр 30% авснараа тэнд амьдарж байгаа иргэдийнхэн одоо ахуй амьдралд илүү одоо хөрөнгө оруулалт хийх боломж олцоо бүрдэнэ. Улсын баялагын сангаас үртгэс гадна дахиад сум орон нутаг энэ илүү одоо өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй давуу байдалтай бий болох байхгүй. Одоо нөхөн сэргээлтээ хийдэг, нөхөн сэргээлтээ дагсан одоо энэ Австрали, янз бүрийн олон улсын жишг дагуулад бас аялал жуулчдын бүс нутаг олгох энэ дэргээд эн чинь бол байгалийн баялаг мөнгө биш. Нэг усан нөхөлдөх учраас орон нутагтаа тэр 30% авч үлдснээр аль болохоор бас орон нутагт тэрүүгээрээ дараагийн мөнгө олох одоо өөрөөр тэрийг өсгөж ариужуулаад ард иргэдэд зарцуулах тийм үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Одоо харж байгаа судалгаагаар харахад бол Дорны говьд бол нэлээд их тийм нэг орон сууцны барилга баригдаж байгаа юм лээ. Замын үдэд бас адилхан. Тэгээ бас том үйлдвэрүүдэд дагаад хувийн хвшлийнхэн бас амьдрах орон сууц, сургууль соёлыг энэ зохицуулаад явж байна. Маш том асуудал үлдэж байна. Юу гэхээр ажиллах хүчин, мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн. Энэ боловсон хүчнийг одоо тань бэлтгэн нийлүүлэх бодлогоо ер нь яаж тавьсан юм? Солонгост биш, говьруу үздэг дээр ийм эхнүүдэл тийш явах гэдэг шүү дээ. Тий, ер нь боловсон хүчнийг бол хангахын тулд энэ манай энэ говийн бүсийн аймагуд дээр ямар одоо боловсон хүчнийг бэлтгэх вэ гэдэг асуудал нь бол манай эдийн засгийн хөгжлийн яамаас бас тодорхой гарч ирсэн байгаа л да. Тухайлбал одоо юу гэдгийг Өмнөгов аймаг дээр одоо политехникийн дээд сургуулийн салбар хийж байгаа шүү дээ. Энийг нэгдүгээр өргөдөх гэсэн асуудал ирэгдэж байгаа. Хоёрдугаарт одоо Улаанбаатар хот байж байгаа энэ шинжлэх ухааны техникийн их сургууль дээр боловсон хүчний бас сайн бэлдээ гэдэг. Нөгөө талаас нь жишээлбэл Дорногов аймагт одоо анагаах ухааны их сургуулийн харьяа сургууль байж байна. Говийн болон зүүн бүсийн эмч эмнэлгийн ажлыг бэлтгэх гэдэг ингээд одоо шилбэл Дорногов дээр маш том тийм одоо сургууль баригдаж байна шинээр. Одоо хүмүүс инженер техникийн ажилчид бас багш эмчнэр ингээд дагаад хурж ирэх юм байна л гэж харж байгаа шүү. Дээр нь мэрэг сургалт үйлдвэрлэлийн төв байж байгаа. Яг мэрэгжлийн одоо боловсон хүчнийг хангадаг. Төмөр замын ангитай, уул уурхай ангитай, баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүдийн ангитай. Энэ дээрээ тулгуурлаж энэ говийн бүсийн одоо боловсон хүчнийг одоо бэлтгэх. Дээр нь Улаанбаатар хотын одоо ихтэй сургууль дээр байж байгаа сургуулиудаас боловсон хүч авах юм одоо болцоо боломж л одоо байж байгаа. Ер нь говь руу одоо ер нь эхнүүдэл бол би яваад эхэлсэн гэж бодож байгаа. Уулзч хахад Өмнөгов аймаг бол 150 мянган хүн одоогийн байдлаар амьдарч байна гэдэг юм тооцоод юм бэл. Тэгээ өөрөө 74 мянган хамттай. За үлдэж байгаа одоо 70 мянган хүн дандаа нөгөө төр оршин суугч. Энэ бүс нутагт үнэхээр одоо ажил амьдралаа залгуулаад цалин хөлс авч байгаа бол энэ бүс нутгийн иргэн болоод энд суурших бүрэн болцоо боломжийг л одоо бид нар бий болгож өгөх хэрэгтэй. Тийм учраас одоо маш хэмжээний одоо нийтийн орон сууцуудыг барих шаардлага байж байна. Дээр нь нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, соёлын үйлчлэгийг л одоо бид нар энэ бүс нутгаар бол яаралтай л одоо хөрөнгө оруулалт хийгээд хотодгийн ялгааг арилгах гэдэг шүү дээ. Цаашдаа одоо ер нь бол энэ өмнө говийг түшиглээд шинжлэх ухааны технологийн их сургуулийн салбар сургуулийг байгуулах гэж байна. Хүмүүс орон нутагтаа инженер болоод орон нутагтаа энэ том компаниудад ажилд орчихлоо хүмүүст өөрсөнд нь эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй амар болчих. Одоо энэ 5 талынхан заавал одоо урагшаа хот орж ээж урагшаа одоо Ятруу нисдэг ч юм уу, Хонконг нисдэг ч юм уу, тэр хөрөнгө оруулагч нь Америк нисдэг ч юм уу биш. Шууд орон нутгаас нисээд Бээжин, Хонконг дамжаад одоо Сеул дамжаа ч юм уу
цаашаа нисдэг болгочвол хөрөнгө оруулагч нар илүү туртай бай. Тэр нь орон нутгийн иргэд бас заавал хот явах гэдэг сонирхол байхгүй шүү дээ. Ойдлогоо тэнд нөхцөл хэрэгжиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэнд 2000 гаруй хүнтэй байсан сум баг. Одоо бараг 8000 гараад 9000 төхөө явж байгаа. Тэгэл бодохоор тэ нэг уулуурхаан төслийг дагаад 80000 хүний төвлөрөлт үүсгэр байна. Тэгээд тухайн уурхаа маань бараг нэлээд олон жил ашиглагдана гэх юм бол дагаад хот баригдах нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ бүх асуудлуудыгаа эртнээс хараад төлөвлөх боломж нь одоо бүрдэж байгаа гэж бодож байна. Одоо бол би бас сүүчэн дээр бол айхгүй гэж бодож байна. Аль хэдийнэ одоо өмнө говь чиглэлийн тэр одоо дон говь чиглэлийн зам үүдийн бомб тойж байна. Тэнд чинь аль хэдийн том төвлөрөл үүссэн. Өмнө говь дээр урд өмнө нэг 10-15 жилийн өмнө ямар байсан бэлээ. Одоо өмнө говь руу гарч байгаа 5-7 гашуун сохотын төмөр зам нь явчлаа. Гашуун сохотын одоо бомбтор бол одоо тийм чинь 10 хэдэн мянган машин чинь төвлөрсөн байж байна. Аль одоо баргалж баруун бүсийн ховдоос, говалтаагаас тий баян үлгийгээс хүмүүс очсон ажиллаж л байгаа шүү. Зүүн талаас хүртэл хүмүүс очсон ажиллаж л байгаа шүү. Тэгэхээр тэр говийн бүсийн энэ хөгжил чи өөрөө хүмүүсийг татах юм боломж болцоо гарчаад байгаа байхгүй. Тэгэхээр тийшээгээ нүүх нүүдэл бол болсон хүчний хувьд бол аль хэдийн одоо бэлтгэл нь хангагдсан гэж үзэж байгаа шүү. Одоо бид рүү хэллээ шүү дээ. Өмнөгов аймагт 150 мянган амьдарч байна. Дорногов аймагт 120 мянган ажиллаж амьдарч байна. 70 мянган л уугуул иргэд байгаа гэдэг. Тэг. Тэгэл одоо бид ярихдаа бол 70 мянган хүнтэй Дорногов аймаг 70 мянган хүнтэй Өмнөгов аймаг л гэж яриад байгаа байхгүй. Энэ хүмүүсийг улам л нэмэгдэх болов гэсэн бодолтой байж байгаа. Зөөр өгөөд үүснэ. Говьд одоо хүн болсноос хангаад юу болч гэдэг үлээ. Одоо эсэргээрээ говьд одоо яаж ирж амьдрах уу гэдэг тийм том сонирхолтой бүс нутаг бол нэр шүү. Маш их хурдцтай хөгжиж байна. Одоо 4 аймаг маань өөрөө төмөр зам болон хатуу хүчлэлтэй замаар холбогдсон битүү тойрог үүсэж байна. Ер нь аливаа юмд бол одоо дид үтс байж л хөгждөг болохоос биш зүгээр хөгжих болцоогүй шүү. За дээр нь одоо ингээд энэ том 4 бомбтоор дамжаад аялал жуулчлал орж байна. Жишээлбэл бүс нутгийн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлал гэдгийг чи анх гаргаж ирсэн шүү дээ. Тийм учраас нөгөө гадаадын иргэдийн хуулинд бол бид нар чинь нөгөө шууд визний асуудлыг хөнгөвчлсөн. Одоо урдаас орж ирж байгаа одоо иргэдийг хил дээр шууд визийн дардаг. Бүлэг аялал жуулчлалыг бол одоо тэгээд виз гэдэг хамаагүй шууд ингээ орж ирээд 1-2-3 хоног сайхан тэр хаваараа байгалийн үзэсгэлэн газрыг үзээд зарим нэг нь одоо Монгол мах хамтлаа тэгэл одоо гарах жишээ нь шүү. Мөнгө бол хамгийн одоо өөрөө хүрээд ирдэг мөнгө шүү дээ. Тэ? Одоо чинь аялал жуулчлалын бодлого дээр ер нь говийн бүс ер нь яаж ажиллах вэ? Тий, говийн бүс ер нь аялал жуулчлалын түүх дурсгалтай, бурхан шашны одоо бас тийм ээ үзэж харах юмтай, томоохон хэмжээний мөргөлийн газар, энергийн төвтэй ийм бүс нутаг шүү дээ. Манай хамрын эд Хамбаян зүрх хайрхан бол жилдээ 125 мянган жуулчд одоо ирдэг. Тэгээ одоо Өмнөгов аймаг дээр одоо дэмчгийн хийд гэдэг байж байна. Бас л одоо манай Данзан хариуцаа утагт маань одоо тэнд байгуулж ирсэн. Тэгээ энэ бүс нутгууд дээр ингээд аялал жуулчлалд одоо бүрэн явах одоо болцоо боломж байж байгаа. Тэгээ Дундгов аймаг дээр байж байна. Говь гурван сайхан гэж ямар байгалийн үзэсгэлэнтэй газар байгаа байлээ. Энийг дагалдуулсан томоохон хэмжээний аялал жуулчлалын одоо бас кемпүүд ажиллаж байна. За мөн одоо манай Говьсөнбөр аймаг дээр Чойрын богд одоо хайрхан байж байна. Тэнд одоо бас хүмүүс очиж мөргөлөө хийдэг. Тэгэхээр энэ говь бүсийг тойрсон ийм аялал жуулчлалын томоохон хэмжээний ийм хатуу хүчлэлтэй авцсан барья гэдэг энэ асуудал бол нэлээд яригдж байгаа. Манайд бол шашны аялал жуулчлал төвших асрах боломжтой байхгүй. Миний мэдэж байгаагаар Дорногов жилдээ дотоодын жуулчид нэг 120-140 мянган хүн аялж байна. Ашиг өмнө өөрөө бүр их одоо гадаад дотоодын жуулч маш их ирд юм бэл. Аюу олон жуулчны бааз байна л гэж үзсэн. Тийм учраас бид нар бол аль болохоор аялал жуулчлалынхаа одоо энэ кемпүүдийг энэ 4 бүс нутгаараа хувааж байгуулад ингээд тойрдог. Мандалгоо өгөхөд одоо их баг газрын чулуу руугаа хатуу хүчлэлтэй зам тавьчвал өнгөрсөн жил чинь энд чинь пистол болоодсэн шүү дээ. Миний сонслоор 45 мянган атсан бэл. Дид үтсгүй шүү дээ. Дид үтс хийчвэл бүр амар их болж байна. Тэгэхээр ийм боломж олцоог нь одоо бид нар бүрдүүлж эхэлж байна. Өнөөдөр говийн бүс өөрөө их хэмжээний орлого олдог мөртлөө сум хоорондоо замгүй шүү дээ. Тийм л явж байгаа. Нөгөө Улаанбаатар хотын их нүүдлийг бол зүгээр устай байх юм бол нэг 5 жилийн дотор л багасах бүрэн болцоо боломж нь говьд байгаа байхгүй. Говьд. Тий, олон сайхан давуу тал бол байна. Палеонтологийн олдуур гэл бүгдээрээ ярьдаг.
За энэ говийн бүсчилсэн хөгжил дээр бас палеонтологийн олдвор гэдэг үгээр явж илээ. Тэгэхээр бол палеонтологи гэдэг маань чулуулагт хадгалагдаж үлдэж байгаа амьтны үлдэгдэл. За динозавр гэдгээр нь бид нар маш мэднэ. Тэгвэл говийн бүсэд тийм тогтцтой газруу зөндөө бий. Тэгэхээр тэрийгээ бид нар маркетинг хийж, таниулж, тэгээ бид нар бас зөвхөн уулуурхаа гэхгүй говийн бүс бас юм аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой шүү гэдгээр нь концепцлох бас хэрэгтэй. Тэгэхээр хийх ажил бол говийн бүс маш их. Тэгэхээр одоо юу гэдгийг сургууль, соёлын төв, цэцэрлэгч гэдэг юм уу, одоо спорт заалч гэдэг юм уу, энэ асуудал бол бидний одоо энэ манай өмнө говьд орон говийн хэмжээнд бол дууссан сэдв. Цааш та нэмэлт сургууль барьж гэдэг юм уу, нэмэлт цэцэрлэг барих юм бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Заавал одоо улсын төлөвлөсөн төсөвгээл улсын их хурал дээр одоо асуудал тавиал. Энэ бол нэг том асуудал биш. Ерөөсөө л энэ усны асуудал. Усны асуудал. Таасаа говийн бүсийн хамгийн том тулгамцсан асуудлыг өөр нь усны асуудал байна. Хоёр том төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж барлаа. Хөрөнгө оруулалтын асуудал ер нь хэд орчим тэрбум төгрөгөөр яригдгаар байгаа. Энэ төслийг явуулахын тулд дараагийн алхам чинь юу байх юм бэ? Энэ мега төслүүд бол хүлээлттэй байгаа. Одоо би саяны ярьсан одоо энэ боловсруулах үйлдвэр энэ бүгдийн их үүсвэр нь бол юу гэхлээр зэрэг усны асуудал. Тулгамцсан асуудал. Тулгамцсан асуудал. Тэгэхээр эхний ээлжинд бид нар бол одоо энэ орхон онг гол төслийг хэрэгжүүлснээр энэ одоо мандал говь энэ өмнө говь руу одоо энэ ус оруулж ирэх юм болцсон хамгийн ойрхон байгаа нь энэ бараг одоо бэлэн. А дараагийнх нь бол одоо хэрлэн тоон төсөл гэж одоо энэ хэрлэн говийн энэ гадагшаа урсаад гарч байгаа усыг бид нар ингээд төвшингээс нь дээш гараад ирэхлээр тэрийг хийгээд авчдаг тийм том сав хийх гэж байгаа шүү дээ. Нөөцийн сав хийчихлээр дахиад турбаагаар дамжуулах говь руу явуулчих. Малчтад зориулаад дахиад тэнд нь бэлэн нэг карантин дээр ирээд малаа усалчдаг. Тийм боломжийг бас давхар хийх. Зураг төслүүд тэгж явж байгаа. Тэгэхгүй ингээд ууршаад алгуулж байна. Маш их нар салхитай учраас тэгээ энийгээ дагаад одоо ногоогоо тарих, мод тарих энэ бүхэл боломж чинь нэмэгдэн шүү дээ. Монгол улсын нутаг дэвсгэрийг 100% гэж авч үзэх юм бол саяхан харсан статистикаар бол нийт нутаг дэвсгэрийн 15% л газрын дор усны судалгаа хийсэн байна. Тэр газрын дор усны судалгаагаа бас хамттан давхар явуулъя гэсэн. Одоо тийм байр суурьтай бол байна. Тэгэхээр усны асуудал бол байгаль орчны яам болон манай яамтай бол давхар хамааралтай явцдаг. Тэгэхээр хоёр яам маань хамтраад газрын дор усныхаа судалгааг хамтд нь явуулах бол хэрэгтэй байна. Усан сангуудыг бүрдүүлж говь руу татах ажил бол өссөн үсээгүй хийх ёстой ажил байна. Эдийн засгийн хөгжлийн яам юу гэж үзэж байгааг бол Монголдо урсдаг холуудыг усан сан одоо бий болгох ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Тэгээ одоо гадаргын усны асуудлаар эрдэмтдийн санаачилсан төслүүд бол хэрэгжихэд бэлэн болж байгаа шүү байна. Энийг одоо дэмжиж хэрэгжүүлэх нь бол зүйтэй. Манай бүх одоо ус чинь бол үндсэндээ одоо ерөө хараа бүх туул бүгд одоо цэлэнг мөрөнд цутгаад байгаль нуур руу явчих. Хөвсгөлийн тэр хэсгийн ус чинь бол тэр чигээрээ цаашгаа гараад инсэн их болоо явчих шээ. Энэ одоо зүүн талын бүс нутаг бол юу гэхээр хэрлэн голд одоо тэр голууд нь цутгасаар байгаа далайн нуур хятадчаа цутгах шээ. Бид усаа гадагшаа алдаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ говийг усчлуулах асуудал бол амин чухал асуудал болсон байна. Одоо нэг их түвшин гишүүний нэг өглөөлдөд усны асуудлыг маш ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй. Тэгжиж одоо над ярьж байгаа төслүүчэн бүгд хэрэгжих боломжтой болно. Тэгээ энэ дэр бол яг орон нутгийнхаа гишүүн маш одоо нөгөө гол цэгийг нь олж харсан байна. Магадгүй зөвөр өнөө маргаастай цэцэрлэг сургуулагчсныг нэг удаадаа бол бид нэр бөөгнүүлээд усныхаа асуудлуудыг хөрөнгө оруулалтаа шийдэх ийм боломж олцсон чинь энэ бүсчилсэн хөгжлийн чинь ганц ач холбогдол энэ дээр байж байгаа байхгүй. Альва том асуудлуугаа бид нар анхаарал хандуулах ийм боломж олцоо гарч ирж байна. Маш олон баяжуулах үйлдвэрүүд ер нь ашиглалтанд орох гэж байна. Эрчим хүчийн дутагдал үүсэх үү? Одоо энийг яаж шийдвэрлэх вэ? Нөгөө 5-7 цахилгаан станцын төсөл маань хэр урагштай явахаар байна? Одоогийн байгаа шаардлагыг бол хангацдаггүй байгаад байна шүү дээ. Сая өнгөрсөн үйл таслаллаа тийм ээ. Тэгэхээр эрчим хүчийг бол үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ би түрүүн хэлэхдээ говийн аймаг бол бүх төрлийн эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой гэж хэлсэн. Өрсөлдөх чадвараа бодвол бас хямд төсөр эрчим хүч үйлдвэрлэхээ бодвол бас нүүрс байна, уран байна. Зэргийг бол монголчууд бид нар заашгүй ашиглах шаардлагатай л байна. Сая миний ярьж байгаа эрчим хүчний сэргэлт, бомбын сэргэлт, ажуулдварын сэргэлт гэдэг юм тийм үү? Хот төдөөгийн тэнцвэртэй үйлдвэрлэлийн сэргэлт гэдэг. За энэ бүх юм нь хоорондоо хамааралтай гэдэг нь энэ хэлээд байгаа. За одоо тэгэхээр бомб хангах ч юу, ажуулдвар хангах ч юу, эрчим хүч хангах ч юу. За яг одоо байгаа бүтцээр бол бүх юмны зангилаа бүх юмны хязгаарлалт мэ эрчим хүч болж орж ирж байна. Тий одоо бид 1.7 саяулаа Улаанбаатар нийслэлтэй байгаад энэ одоо
том шинэ орол барих бидэнд ямар ч дулааны хүсэл байхгүй болж ирж байна. Ачаал бүгд тавиад энэ рүүгээ одоо номер 1 бодлого чиглээд байгаа маань өөрөө юм учиртай байхгүй. Цаашдаа энэ говийн бүсийн энэ баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийг үнэхээр одоо хурдтай хурдан хугацаанд барьж байгуулъя л гэж байгаа бол бид нар усны асуудал, эрчим хүчний асуудлаар яаралтай шийдэх хэрэгтэй. Нар салхиар одоо юу гэдгийг эрчим хүчийг одоо энэ том үйлдвэрүүдийн эрчим хүчийг одоо бас хангаад явах бол жоохон дутагдaltaй л гэж бодож байгаа. Том цахилгаан станцаар яаралтай одоо барих хэрэгтэй. За мэдээ сэргээгт эрчим хүчийг бол бид нар дэмжих хэрэгтэй. Дэлхийн нийтээр л одоо сэргээгт эрчим, ногоон эрчим хүчийн асуудал яригдж байна шүү дээ. 5 толгойд одоо цахилгаан станц 650 мегаваттын цахилгаан станц барина гэж байгаа. Ингээд тендер нь зарлагдсан боловч 2 компани маргаанаас болоо жоохон хойшлогдсон. Энэ ингээд төсөөсөө яв. Тэгэхээр зэрэг бид нар одоо шил оюутлогод гаднаас одоо ингээд цахилгаан аваад 300 сая доллар гадагшаа өгдөг байвал энэ чинь дотооддоо цахилгаан станц барьчихлаар бид нар тэр мөнгө дотроо авч үлдэх болцоотой. Дундгов аймагт бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдаж байна. Эрчим хүчний асуудал. За өмнө Говь аймагт 5 толгойд цахилгаан станц баригдах чинь. Ийм байдлаар эрчим хүчний асуудлыг шийдэж чинь үйлдвэрүүд чинь барьж байгуулахад эрчим хүч хэрэгтэй. Энийгээ шийдэж чинь. За үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг юм уу? Болон одоо үйлдвэрлэх шаардлагатай орцуулах тийм түүхийдийг тээвэрлэхэд зайлшгүй төмөрзөм автцсан хэрэгтэй. Боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн нэмэн өртөх шингээ хийхэд үйлдвэрлэл хэрэгтэй. Хүнд үйлдвэрүүд. Үүнийг одоо бас төрөөс дэмжлэг болгож одоо үйлдвэрүүд барьж байгуулах дээр энэ аж үйлдвэрийн паркууд байгуулагдаж байна. За энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг дахиад одоо экспортод гаргах хятад улс руу нийлүүлэхэд 3 улс руу гаргахад тийм үү? Дахиад нөгөө төмөрзөм автцсан хэрэгтэй. Энийг цогцоор хийж байгаа. Энэ гурвуулангийн хамттан шийдчихэж энэ одоо Монгол улсын байгалийн баялаг илүү үнцэнтэй болно. Бидний нэмэрдэх шингэн гаднаас импортоор авдаг одоо тийм арматурын төмөр бичүүлээд өөрсдөө дотоод үйлдвэрлэдэг болно. Өөрөө эдийн засгийн том бүс нутаг байхгүй. Хүнд аж үйлдвэрийн бүс нутаг гээд одоо ингээд зарлагдчихж байгаа болохоор бид нар энэ олж байгаа орлогынхоо хэдэн хувиар нь одоо энэ говийн бүс нутгаа усын татах юм. Энийг бас ингээд бүс нутаг болоод бий болчихлоор зэрэг энийг одоо их хурал засгийн газар дээр ярих шүү дээ. Та нар бидний олж байгаа мөнгийг ингээд энэ бүс нутагт нь устай болгоход нь зарцуулах төдөө хувь. Ийм одоо бид нар хууль гаргах хэрэгтэй байхгүй юу? Энэ гол усаа дагсан энэ гоё одоо энэ хөгжиж байгаа хангаан аймагуд нь болохоор уул уурхаа ухуулахгүй гэж тэмцээ тэгээ байгаль нь одоо онгон догшнороо ингээд сайхан хөгжөөд энэ говь нутгаас олж байгаа мөнгийг чинь ингээд улсын төсвүүд нэг том савнд тэгээд тэгшөөрлээд байна шүү. Тий, тарамдаад байна. Олон таш. Тэрийг одоо эсрэгээрээ бид энэ одоо хамаг юма хуулаад тэгээ ийм одоо усчгүй ингээ болох гэж байгаа улсууд чинь энээс бид нар илүү боломж авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Тэрийг л хууль болгож гаргах хэрэгтэй. Тийм учраас бол ямар хөрөнгө оруулалт орон тооцоог нь хийж байгаад усны тухай хууль бий л дээ. Тэгвэл говь руу ус татах гэдэг тусдаа ахаад хууль гаргаж болно шүү дээ. Ямар төсөв төлөвлөгөө хийх, олон улсын жишг нь ямар байдгийг боломж мөнгө нь байна шүү дээ. Тэгэхээр бидэнд яг түүхийн нүүрсээ экспортлох бол богино хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн нэг өдөр манай түүхийн нүүрсийг авах болно. Сонирхох болно. Үнгүүдж магадгүй. За тэгвэл тэр үед бид аль хэдийн босруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах. Тэр одоо технологиг аль хэдийн эзэмшсэн, нутагшуулсан. Тэр одоо босруулах шатны, баяжуулах шатны бүх татварын бодлогонууд нь ойлгомжтой болсон. Нөгөө ажилтны патентын тухай хуулиар үйлдвэрүүд нь аль хэдийн баригдчихсан. За одоо танах түүхийн нүүрс авах болж байгаа бол бид нар дараагийн шатны бүр эцсийн шатны одоо кокс, хагас кокс ийм нүүрсүүдээ одоо үйлдвэрлэдэг болсон. Одоо энийг бид экспортлноо гэд бэлэн байж байгаа хэрэгтэй байхгүй юу? Говийн бүсийгээ бид нар дэмжээд энэ салбараа яагаад хөгжүүлэх ёстой юм бэ гэвэл эдийн засаг маань ер нь уурхагаас ихээхэн хамааралтай байгаад байна. Тэгээ бид нар эдийн засагтай хамааралтай байгаа энэ салбараа хөгжүүлчихэж мөнгөтэй болоод бусад салбараа хөгжүүлнэ гэсэн юм концепттэй байна. Гэвэл говийн бүсийнхоо энэ бүх төслүүдийг цааш нь дэмжихээс ер нь бол өөр аргагүй. Тийм болохоор эдийн засгийн хурд өсгөхийг гэж ард иргэдийн амьдралыг сайжруулах гэж байвал энэ одоо тогтвортой тодорхой одоо хийх ажилдаа болцсон хийгээ хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ одоо туршлагатай одоо улс төрчдөө бас дэмжих нь зөвөө. Ийм учраас зөвхөн эдийн засгийн хөгжлийн яам гэхгүйгээр Монгол Улсын засгийн газар энэ говийн бүсийн хөгжилд онцгойлон ач холбогдол өгч анхаарч ажиллаж байна. Түрүүн би хэлдэг шүү дээ. Энэ Монгол улсад одоо томоохон мега төслүүдэд одоо эрен бэлэх юм бол бид нар одоо эрчим хүчийг бол хаа нэгнээс газраас татаад авч болно. Замыг одоо бид нар тавьж өгч болно. Энэ усны асуудлаа бид нар тавьжээ цаашдаа говьд бол
нөгөө говийн малчт маань одоо газар тариалан ирэхлээ. Нөгөө цөлжилт гээл одоо шар шарон шуурга гээл хүм булга ирж шít. Гинттэйгээ одоо тэмцэх. Үнэхээр одоо мөнгө их олж байна. Тийм ээ? Ажлын байр байна. Амьдрах орчин бол өстэй маш хүнд байна л гэдэг ярьдаг шүү дээ. Ус байхгүй. Одоо энэ манай ханги мандал дээр гашуун Сүхбаатар өрөмдөөд ус гарахгүй шүү дээ. Тэгээд тогны асуудал хамгийн хэдийн засгийн одоо болцоо боломжийг бий болгож байгаа улсын төлөрсөн төс болон орон нутагт одоо төлрүүлж байгаа энэ аймаг руу бол хамгийн их л энэ усны асуудлыг л одоо шийдэх ёстой л гэсэн юм байр суурьтай байдаг. Заавал одоо энэ усны асуудлыг гадаад дотоод энэ зээл тусламж гэдэг юм уу, гадны хөрөнгө оруулалт харж гэдэг юм уу хийхээс илүүтэй би бол Монгол улс өөрөө зориглоод өөрсдөө төсвийн мөнгөө батлаад энийг хийх ёстой л гэж боддог. Мөнгө нь биш. Мөнгө олж байгаас нь говь шүү. Мөнгөө гаргаж байгаа хөгжмөн захиална гэдэг шиг. Мөнгө олж байгаа юм чинь улсын төсөвт говийн бүс нутгийн дуу хоолой илүү одоо хүчтэй дуурах хэрэгтэй л байхгүй. За, ярилцсан баярлалаа.